хамгийн гол нь барилгачдын асуудал одоо олон жилийн турш урд өмнө ингээд замбраагүй явсан. Тэгээд хөрс геодезийн шинжилгээ ерөөсөө хийгдэггүйгээр ингэж барилгацсан учраас нөгөө байгалийн голдрог эсвэл зориултаар одоо хөрсний усыг зайлуулах тэр шугамыг одоо таслаа зогсоогоод эсвэл одоо голдрыг өөрчлөөд эсвэл ямар ч одоо бүр гарцгүйгээр ингээ бүгэлж тагалж мухарлах асуудлаас болоод бид нар бол одоо маш их хүнд байдалд орчод байна. Тэгтэр бол одоо газрын гадаргуу юм уу эсвэл газар доор ямар нэгэн байхад бол одоо бүр цаашдаа бол маш их аюултай. Хүч төчнөө олон тэрбум их 80 төгрөгийн одоо бүтээн байгуулалтад сүрэх аюултай юм болчиход байгаа юм аа. Улаанбаатар данх барилгажилт бий болох үед зөвлөлтийн мэргэжилтнүүд хөрсний ус зайлуулах газар доорх систем байгуулж өгсөн байдаг. Энэ нь 18.3 км, тэг 1.5-аас 1.2 метрийн голч бүхий зүүн, хойд, төв, баруун гэсэн 3 үндсэн системээс бүрддэг байна. Харин сүүлийн жилүүд зах замбраагүй барилгажилт явагдсанаас болоод хөрсний ус зайлуулах газар доорх байгууламжийг эвдэх, түүний урсгал чиглэлийг өөрчлөх, мухарлах тохиолдол олноор гарсан байна. Тиймээс сүүлийн жилүүд нийслэлд үер усны болоод өвөлдөө байнгын цанг үүрэгтэй байх тохиолдол элбэгссэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах систем 100 айл орчимдоо байнгын бөглөрөлтэй байдаг бөгөөд сэлбоголын урсцыг нэмэгдүүлэх тухай олон тэрбумын хөрөнгө өгөхөд төсөл хэрэгжүүлж байсан ч энэ орчмын ус зайлуулах системийг 2007 онд Сэлбийн ус эргээ хайлах аюултай гэсэн үндслэлээр тайрч туул гол руу явуулсан байна. Энэхүү систем туул гол руугаа одоо хүртэл хөрсний усыг шахдаггүй байна. Мөн өмнөх жилүүдэд DMCS компани олон сая хөрөнгөөр хөрсний усны судалгаа явуулж байсан ч энэхүү судалгааныхаа дүнг хотын удирдлагуудад нэг ч удаа тайлагнаж байгаагүй. Тэрхүү судалгаа нь хаана байдгийг огт мэддэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах систем энэ чигээр явах юм бол тун удахгүй энэ бүх барилга байгууламж нурж унахгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг мэргэжилтнүүд тодтогч байлаа. Тиймээс энэ ажлын судалгаа шинжилгээ яралтай үед авч хэрэгжүүлэх ажлын зардал зэрэг хөрөнгийг нийслэлийн нөөцийн сангаас гаргахаар болоод байгаа юм аа. Энэ инженерийн шугамыг эвдсэн бүх компаниудыг гаргаад ир. Энэ наач нь болоо шүү дээ. Одоо ингээд зүгээр очиод ингээд юм эвдэж устгаж хайчаад хүмүүсийн амьдралд гол инженерийн байгууламжийг эвдэж хайчаад юу ч болоогүй юм шиг аваад нэгдэж таар наач одоо бүр даварцсан байна шүү дээ.